төгсөх ноёдтойгоо Одон Монгол орны минь хасваран хязгаар Облысны дэваачин хос нутгийн маань зөв олон та бүхнийхээ энэ сайхан гэгэмчийн хаан амар хатан мэндийг та бүхэндээ өргөн барьж байгаа татана. Энэхүү Монгол улсын гавьяа жүжигчин Жинцэргийн Жавсан багшийн маань ээлээ өгсөн нутаг тоглолтод хүрч ирсэн та бүхэндээ баярлаж таларснаа дахин илэрхийлье. Энэхүү ээлээ өгсөн нутаг хорон бүтэлийн тоглолт маань та бүхэндээ өдөртөл хэсгээ өргөн барьлаа. Монгол улсын гавьяа жүжигчин Жавсан багш маань өөрийн ач хөрхөн боловс саранатайгаа хамтраад өнөөдрийн сайхан тоглолтын өдөртөл хэсгийг та бүхэндээ өргөн барьлаа. Ингээд би та бүхэндээ өргөжлүүлэн Монгол улсын гавьяа жүжигчин Жавсан багшийнхаа товч бөгөөд намтрыг та бүхэндээ өргөн барья. Монгол улсын гавьяа жүжигчин Жинцэргийн Жавсан баг 1951 оны 11-р сарын 20 улс орны цагаан уулын ханзар мэндэлсэн 1971 онд багшийн сургуулийн төв хөгжмийн багшийн анги 1986 онд Болгар улсын Софиотын дуулаачдын дээд сургуулийн дөрвийн дуулаачийн ангийг тус төгссөн байна. Энэхүү улс аймгаас төрн гарсан хамгийн анхны соёлын төвийн ажлын эмээг эрхэм цолыг өрч ирсэн байна. Өнөөдөр халуун гадаад ажлыг сайхан өргөн барья. Монгол улсын гавьяа жүжигчин Жинцэргийн Жавсан бүтээсэн дөрвөн хөгжим жүжигийн драмын жүжигийн гол дүрүүдийг та бүхэнд санамдуулъя. Наскорчийн зөвхөн бэлгийн амьсгалын хөгжим очиртай оронлоо дөрийн насмагийн дөр хазумын дөрийн ондорма Улсын шарав сүнжидма төвчийн цомлын сүнжидма жэнчв хаврхан бэр хөгжим жүжигийн туулын дөр хөгтөрөн дээр хөгжим жүжигийн бадам даалгавар хөгжим жүжигийн альмагийн дөр хөвтөлн хөгжим жүжигийн буян гүзэрийг 10 гаруй дөр хөгжим жүжигийн ол дөрийг бүтээсэн байна. За драмын жүжигийн бүтээсэн дүрдээс та бүхэндээ өргөн барья. Аж ахуйн зүүд жүжигийн хошууч нямхуугийн дөр Нандин Эрдэнэ жүжигийн долгор хандын дөр Өртөөрэ жүжигийн инхээгийн дөр Буурлын буран хүү жүжигийн дунд бүрийн дөр Хайрын нулимс хатгүй жүжигийн маань лаборантын дөр алдагдсан таваг ядуурлын биш хаврын гадагсаа зэрэг 20 гаруй жүжигийн гол дурыг дөрөвдөд тоглож ирсэн юм эрхэм гавьяа таамаа гавьяатаа сайн сайхан үстэйхэн хамгаалаад штий өөрөөр хэлбэл дэлхийн Монголын сонгол хөгжим зохиолчдын Ари Армасээс туулсан Ари Армасаас таахны сонирхолтой Чочосан дөрийн Чочосан Ари Багяма дөрийн Багямгийн Ари Тосго дөрийн Тосгогийн Ари Швейхар дөрийн Гэрлэгийн Ари Жаргалын зам дөрийн Халууны Хаюуны Ари Сагун манай эрхэм гавьяа тумаа энэхүү Монгол улсын гавьяа жүжигчин элдвийн цэрэг дэрэмжэд ойр театр анх байгуулагдсан цагаас өдөгөө анхны эрхэм хүндтэй уран бүтээлчдийн нэг байгаа. Энэхүү урлагийн салбарт энэ сайхан тайзнаа та бүхэндээ ая дугаа өргөж нийтдээ улсад 39 жил энэхүү тайзан дээрээс болон Монголын том тайзан дээрээс уран бүтээлээ тэр сайхан цээлхэн хоолой ая дугаа Монголын үзэгч дүндээ өргөж байсан манай 39 жил төр зөтгсөн байна. Мөн тэр ажиллаж байгаа цаг хугацаанд энэхүү ойр театрт маань найрал дуугийн хор мистрээр 22 жил ажиллаж 400 гаруй шавьыг төрүүлсэн ийм сайхан ирхэн байгаа. Ингээд бүгд гавьяатаа сурталчилсан ашиг сайхан зүйлийг өргөж өгч байна. Сатавдээ мөн үргэлжлүүлэн зохиолсон бүтээлсэн та бүхэндээ би дурдъя. Морин хуур минүзээ мөн хийшүтэн харихраа минь унаардаг чигалтай ховд гол алтай минүзээ амин нутаг нутгийн бахархал уус нуур аав ээж халимаг өсгөө зэрэг учгаар дууг зохиосон байна. Мөн Монгол улсын гавьяа жүжигчин Жинцэргийн Жавсан багшийнхаа гавьяа шагналыг та бүхэндээ товчхон бөгөөд тодорхой өргөн барья. Энэхүү 6-7-5 жилийн гавьшгаарч сум байгууллагын тэргүүн явтаад урлагийн ажлын холбооны их хурлын төлөөлөгч мэргэжлийн дулаачдын ба очиртой горомтлоо дүүрийн гол дүрийн улсын уралдааны тусгай байр ардын үсгэлийн 70-80 жилийн ой медаль Самун Монгол улсын засгийн газрын шагнал Монгол улсын соёлын төрийн ажилтан
мөн залуу үеийг халамжлан хүмүүжүүлж Монголын үйлдвэрчний өвлийн хүнд тэмдэг зэрэг шагналаар шагналж одоо өнөөдөр энэхүү Увс аймгийг төлөөлөн энэ сайхан урлагтай чин өмчөөр зүтгэж явсны энэ сайхан ач холбогдолд төрөөс үнэлж Монгол улсын гавьяа жүжигчин хэмээх эрхэм цодыг эрхэм багш маань өргөн барьсан байна. Баярлалаа. Ингээд өнөөдөр Монгол улсын гавьяа жүжигчин Жинсүргийн жаргал багш маань ээлээ өгсөн дотор тоглолт үзсэн та бүхэндээ дахин баярлалаа. Ингээд өнөөдрийн тоглолт маань цаашаа өргөлж байна. Нутгийн ардын дуу гангар шаадсан гата чигэр дашванжил мөнгөн цагаан онгоц ор театрын дуучин Монгол Улсын соёлын төрийн ажилтан одхон гэрэл соёлын төрийн ажилтан энхээ соёлын төрийн ажилтан сан гэрэл мөнх зулаа
Очтой бодлоо нэмэг үндэсний сонгол жүжигийг өдрөө надад хэлж байгаа. Тэгэхээр энэ хүү очтой бодлоо дүүрийн Нансалбагийн дүрийг авьяа жижигчин Жамцаа багш маань анх театр маань 1972 онд байгуулагдсан цагаас хойш 3 удаа энэхүү тайзан дээрээс тав хүндээ өргөмөрсөн байдаг. За мөн Малгар улсад сурч байгаа ирснийхээ дараа ардын жүжигчин Жаргал сайхан Аллаш доллар Жамян дагуу улсын аюул жүжигчин Цэцгийн нартай хамтран энэхүү очтой бодлоо дүрийн Нансалбагийн дүрийг хамтдаа одоо өргөмөр үзэгч төмөндөө өргөмөрж явсан Эв сайхан гэх объект аваа. За тэгээд энэхүү тоглолтод маань Улаанбаатар хотоос ардын жүжигчин бүтэд ардын жүжигчин Батминд ардын жүжигчин одоо манай Эрхэм багш аян бэлэг аваад байна гэдэг эрхэм үдтэй хүмүүс маань бас урилгаар хүрэлцэн ирж энэхүү тоглолтод оролцож байгаа. Энэхүү яг цаг мөчид энэхүү тайзан дээр очиртай 3 одоо энэхүү жүжиг Нансалбагийн дүрийг дахин энэхүү тайзнаа амьдуулахад бэлэн болжээ. Дахин халуун галаас тэг өргөмөрья. Ингээд ойр театрын үндэсний цөөхөл хөгжим удирдаач Монгол Улсын соёлын тэргүүн ажилтан Төгс хоёр энэхүү таавхны өмнө Монгол Улсын авьяа жүжигчин Батминд Монгол Улсын авьяа жүжигчин Жамцаа нарыгаа хүндэт хүрж байна. Та бүхэндээ Юндан Нансалбагийн хоршлыг өргөн барахад бэлэн болжээ. Халуун галаас төсөл хүндэтгэн уухтын хаяа үдэрэ.
Жамсма Бахминде. Ардын жижигчин төрийн ширхэг хөгжүүлгөө чулууны хөгжим өдрийн баатар төрийн сайдад ардын жижигчин балет мистер Жамян Давин тэгэлэлтэй уран хас бүжгийн жүжигчин Асандрамагийн ослоо. Ар театрын бүжигчин Батсух бүжигчин Пүрв Дулан. Ар театрын хөгжимчин Саяд Өргөжилтэн Багнуулам хөгжимчин Улам ундрах Үлзий сайхан.
Баярлалаа. За тэгэхээр саяны ардын дууны найруулган дээр манай хөгжимчин солид ажилласан Пагам дулам арч айдоо одоо хөгжмийн сайхан бүтээлийг та бүхэнд өргөмөрсөн Пагам дулам байна манай өнөөдрийн энэгүй тоглолтын эзэн хавьяа жүжигчин Жадсан багш байна. Одоо бэр за гэр бүлээрээ өөр хүүхдүүдийн урлагийн салбарт ажиллаж байгаа ийм сайхан хавьяаслаг ийм гэр бүл байгаа гэдгийг та бүхэнд хэлуулъя. За тэгэхээр хавьяа жүжигчин Жадсан багш маань 20 гаруй одоо бүтээлийг найруулж үзэгч түмэндээ хүргэсэн байна. 30 гаруй дуу зохиож үзэгч түмэндээ хүргэсэн байна. 39 жил энэхүү тайзнаас сая дугаа өргөж үзэгч түмэндээ тэр сайхан цээл толгоороо та бүхэндээ энэ сайхан урлагийн салбарт одоо 39 жил ажиллахдаа 20 гаруй жилийг энэхүү манай ойр театрын байна. Одоо ерөнхий хор мистер за ингээд найрал дуугийн багш гэсэн энэ сайхан албыг хашиж олон сайхан шавныг төрүүлж олон сайхан уран бүтээлийг та бүхэндээ өргөмөрсөн байгаа. Тэгээд 400 гаруй шавыг төрүүлсэн. За одоо тэр шавнырийн одоо бас энэ ойр театрт маань найрал дуу ингээд дуучнаар ажиллаж байгаа олон сайхан шавнар байгаа. Тэм ч утгаараа манай ойр театрын найрал дуу анги маань бүрэн бүрэлдэхүүнээр өнөөдрийн тоглолтод оролцож байгаа. За ингээд одоо хавь жүжигчин Жадсан багш маань найруулсан олон сайхан бүтээлүүдээс нэг хэсгийг одоо та бүхэндээ өргөмөрч байна. Ингээд Олимпийн харуулга Эствардын нөө эцгийн олонт яг жүжигчин Жадсмагийн найруулга хамаа явдын удирдагч Монгол Улсын яг жүжигчин Жадсма ойр театрын найрал дуугийн уран бүтээлчтэй та бүхний халуун гадаад ажиллаж өнөөдрийн өргөмөрч байна.
За маш баярлалаа. Тэгэхээр өнөөдөр Эрхэм Гаюутын маань тоглолтод олон сайхан ойр театрт маань залуу халуунасаа айгүй тайсан дээрээс та бүхэндээ аядуугаа өргөж байсан уран бүтээлчд маань урилгаар хөлцөж оролцож байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн бас нэгэн эрхэм хүндтэй хүн бол энэхүү ойр театрт маань олон жил ажиллаж залуу халуунасаа энэхүү тайзан дээрээс улс төрийн гаазан олон гэрээ төлөвлөж та бүхэндээ олон сайхан уран бүтээл тэр сайхан цэврийн хоолоогоор одоо аядуу өргөж байсан нэг эрхэм хүндтэй хүнийг орхиж байна. Ингээд та бүхний өмнө Монгол ардын дуу Жижиг хот унган багын жураа хэмээх дуу та бүхэндээ өргөн барьна хэмээн солид дөрвөн ажилтан Сэцэгсүрэн таныг халуун арга ташнаар хүндэтгэн оролцоолъя. Thank you.
고맙습니다. 아베 주직진 잡스만의 옥중 내리기 슈드를 하이드몽 스윈도 아베 주직진 잡스만의 옥중 서거의 슈드 간승의 시대 아베 театр인 도친 세기 누구는 절단 책임인데
주식신 연습하긴 엄청 어떻게 말해서 어우스너도 아르테아트린 도춘 서인 들문의 자탕 상geride Баярлалаа. Монгол ардын дуу халдрама. Төрийн соёлын хөтөлбөрийн баатар ардын жүжигчин Шарвын хөгжим цэрэг ирсийг үзсэн Монгол улсын авиа жүжигчин Жавцмаа
арай жижигчин явцмаа. Бүрмсангийн шүлэг арай жижигчин явцмаагийн аялал мэрэгт төрүүлсэн намын өргөө хөтөлбөрийн дэд сургуулийн сүлд дуу таавал ята орон маргч байна. Ингээд тавхнийхээ мөн ойр театрын дуучин соёлын дөрвөн ажилтан Бацаахан хөтөлбөрийн дэдийн багш оюутнуудаа халуун гадаад төсөл өндөтгөн оръя. Тэргэн төрүүлсэн номын өргөө олон үсийг таалан тооцсан оюун бидгийг таалан ухааныг ирмэр чинсэн огнэ сургууль бинэ Ирчдэг үжихийн хоордыг тэнсэн